За өнөөдрийн хувьд бол бид татвар ерөнхий газартай хамтран өгдөг мэдээлэл та бүхэндээ хүргэн 14 хоногт нэг удаа үзэгч та бүхэнд бид татварын талаарх мэдээллүүдийг өгөх зорилготойгоор та бүхэндээ хоёр хэсэгтэйгээр мэдээллүүдийг хүргэдэг. Студид маань татварын ерөнхий газрын олон нийтэд харилцагын татварын улсын байцаагч Батсангал ирсэн байна. Танд өглөөний мэнд хүргэе. Өглөөний мэнд. За манай үзэгчдэд байнга одоо ирж мэдээлэл харамгүй өгдөг танд маш их баярлалаа. За өнөөдрийн хувьд та эхний хэсэгт ямар мэдээллүүдийг хүргэх вэ? Эхний хэсгээр бол өнөөдөр онцгой албан татварын талаар болон нийслэлийн албан татварын талаар товч мэдээлэл хүргэе гэж төлөвлөсөн. За онцгой албан татвараас эхлэе. Яг ямар учиртай татвар юм бэ? Тэгэхээр зэрэг онцгой албан татвар гэдэг маань ер нь бол яг хууль тогтоомжоор тодорхой нэг зарим нэг нэр төрлийн бараан тусгайлан нэмэлт татвар ногдуулах тогтолцоог бол ерөнхийдөө онцгой албан татвар гэж ойлгож болно. За олон улсын одоо туршлагаас харахад бол тансаг хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүдэд онцгой албан татварыг одоо ногдуулах ийм одоо жишээ нэлээд байдаг. Ягаад тэгэхээр зэрэг онцгой албан татвар маань өөрөө шууд нөгөө борлуулалтын үнэн дээр нэмэгддэг. Нөгөө борлуулах хүнийг нэмэгдүүлдэг гэсэн үг байхгүй юу? Үйлдвэрлэлийн өрсөлдөрөөс нь нөлөөлөхгүй ирнэсээ худалдан борлуулах хүнийг одоо нэмэгдүүлэх нөлөөдөг татвар учраас харьцангуй одоо өндөр орлоготой хэсэгт одоо зориулсан татвар гэж бас болно. Хэрвээ энэ онцгой албан татврын өргөн хэрэглээний бүтээгдэхүүнд ногдуулчих юм бол нөгөө өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үн өсөөд нөгөө хүмүүс судалдаж авахд хүндрэлтэй болно өстэй тийм ээ. Тэгэхээр зэрэг онцгой албан татвар гэдэг нь бол ерөнхийдөө тансаг хэрэглээний бүтээгдэхүүн зориулагдсан борлуулалтын үнэн дээр нэмж ногдуулдаг ийм татварын төрөл байж байгаа. За Монгол улсад бол онцгой албан татврын тухай хууль одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль бол 2006 онд батлагдсан хууль байж байгаа. За энэгээр бол одоо нэг 6 төрлийн бүтээгдэхүүнд онцгой албан татвар ногдуулдаг Монголд бол. За нэгдүгээрт нь бол одоо бүх төрлийн согтуур болгондоо буюу архинд ногдуулж байна. Хоёрдугаарт нь бол бүх төрлийн тамхинд ногдуулж байна. За гуравдугаарт нь бол одоо автобензин дизель түлш ногдуулж байна. За дөрөвдүгээрт нь суудлын автомашин манайх ч үйлдвэрлэгч орн биш шүү дээ тийм ээ. За тавдугаарт нь бол нефтийн үйлдвэрийн дайвар бүтээгдэхүүн. За 6дугаарт нь бол одоо сая сүүлд 2024 онд нэмэлтээр энэ онцгой албан татврын тухай хуулинд орсон чихэр агуулсан бүтээгдэхүүнд чихэр агуулсан бүтээгдэхүүний литр тутамд агуулгадах одоо тэр чихрийн хэмжээнд одоо үндэслээд ногдуулахаар ингэж орж гисэн. За онцгой албан татврын хувьд бол бас нэг анхаарах зүйл нь бол нөгөө бит хэмжээнд нь ногдуулдаг. За үнийн дүүн дээр хамаагүй. Одоо жишээлхэд архины хувьд бол литр тутамд нь 1 литр архинд хэдэн төгрөгийн татвар ногдуулах ингээд ногдуулдаг. Тамхины одоо янжуур тамхины хувьд бол одоо 100 ширхэг тутамд нь 100 ширхгийг нэг багц гэж үзээд татвараа ногдуулдаг. За дүнсэн тамхины хувьд бол килограмм тутамд нь, суудлын автомашины хувьд бол ширхэг тутамд нь, за автобензин дизель түлш нефтийн үйлдвэрийн дайвар бүтээгдэхүүний хувьд бол тонн тутамд нь, за нөгөө чихэр агуулсан бүтээгдэхүүний хувьд дөрөв нь хэлсэн тийм литр тутамд нь ногдуулаа явдаг юм зүйл байж байгаа. Тэгээ хуулийн дээр бол энэ нөгөө яг бит хэмжээнд нь хэдэн төгрөгөөр ногдуулах вэ гэдгийг ингээд заагаад өгсөн байж байгаа. Жишээлх юм бол одоо энэ дэлгэцэн дээр гарсан байж энэ спирт гэж тэгэхэд яаж ийм вэхээр зэрэг согтууруулах хундааны үйлдвэр тодтолдох юм бол литр тутамд нь 1740 төгрөг. Эмийн үйлдвэр тодтолдох юм бол 1450 төгрөг арай бага байж байна тийм. Энэ хоёроос бусад зориулалтаар одоо жишээлгээд спиртийг зарж борлуулсан тохиолдолд 17000 төгрөг, 17400 төгрөг литр тутам дээр нь шууд автоматар нэмждэг гэсэн үг. Хуультай яг ингээд ийм дүнтэйгээ шууд заагаад өгсөн байж байгаа. Тэгээд нөгөө бит хэмжээ буюу литр тутамд нь ингээд за янжуур тамхин дээр бол одоо жишээлхэд нөгөө 100 ширхэг тутамд нь 4180 төгрөгч гэдэг юм уу тийм. За гих мэтлэнгээр ингээд за бензин дээр бол одоо нөгөө октанаас нь хамааруулаад заагаад өгсөн ийм зүйлүүд байж байгаа. Ингээд бит хэмжээнд нь үндэслэл ногдуулдаг. За сүүлд бас цагаан архины татварт онцгой албан татварт нэлээд өөрчлөлт орсон. Цагаан архины хувьд бол ер нь бол манай улсын хувьд бол бас нөгөө архины хатуулгыг бууруулъя гэдэг маш том зорилт явж байгаа учраас энэ үнтэй холбоотойгоор архины хатуулгыг бол одоо 25-аас 40 градус хүртэл ингээд 2-3 интервал тогтоож байгаад за мөн одоо цагаан архинд ногдуулах онцгой албан татварыг шат дараатай нэмэгдүүлэхээр бас заасан байж байгаа. За одоо 25 он гэхэд одоо жишээлхэд 40-оос дээш хатуулагтай цагаан архи бол 1 литр тутамд нь 34450 төгрөгийн онцгой албан татвар ногдож байгаа. Зүгээр л борлуулалтын үн дээр нэмээ авчдаг татвар гэсэн. Тэгвэл энэ 27 оны 1 сарын 1-ээс нэмэгдэнэ. 29 оны 1 сарын 1-ээс дахиад нэмэгдэнэ. За ингээд 29 оны 1 сарын 1-ээс бол литр тутамд нь 41690 төгрөгийн онцгой албан татвар ногдуулахаар ч гэдэг юм уу те. За ингээд цагаан архи, коньяк, виски, ром гэдэг одоо энэ архинуудын хувьд бол хатуулга нь өсөх тусмал татварын хэмжээ маш их ихсэн. Өөрөөр хэлэх юм бол цагаан архины хувьд бол яг одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар 25 хүртэл хатуулагтай архинд 1 литр тутамд нь 3900 төгрөгийн татвар ногдуулж байгаа бол 40-оос дээш хатуулагтай болчих юм бол 34450 10 дахин их
Тийм байна тий. Татвар ногдуулж байгаа ийм зүйл байж байгаа. Тэгэхээр ер нь бол онцгой албан татврын бас нэг агуулга нь юу байдгүй хэр зэрэг түрүүнд би нэг тансаг хэрэглээний бүтээгдэхүүн гэсэн тийм. Нөгөө талд нь бас эх орны үйлдвэрийн бүтээгдэхүүнийг дэмжих зорилгоор байж байгаа. Гуравдугаарт нь бол ерөөсөө нөгөө нэг хэрэглээг нь хязгаарлахыг хүсэж байгаа бүтээгдэхүүний хувьд бол яаж гэнэ онцгой албан татврыг нэмэх замаар нөгөө худалдан борлуулах хүнийг нэмэгдүүлж чинь гэсэн үг шүү дээ. Эрэлтэд нөлөөлөх гээд байна гэсэн санаа. Ер нь бол цаана. За дараад нь бол автобензин дизель түлшний албан татвар байж байгаа. Автобензин дизель түлшний албан татврын хувьд бол нөгөө орж ирэх бомтоос хамаарат өөр. За тэгээд бас автобензин дизель түлшний хувьд бол манай үйлдвэрлэгч орон биш учраас жижиглэн худалдаалах хүнд нөлөөлөхийн тулд тэгээс тодорхой интервалтаагаар тавьж өгдөг. Одоо хамгийн тэгээс 850 мянга хүртэл литр тонн тутамд нь ийм юутай. Гэхдээ нөгөө нефтийн бүтээгдэхүүний үнийн өсөлт өндөртэй байгаа учраас яг одоо хамгийн сүүлийн байдлаар бол 24 оны засгийн газрын 21-р тогтоолоор бол бараг бүх бомтоор тэг болгоцсон. Онцгой албан татвар тэг зөвхөн Улаанбаатар замын үед Алтан булаг бомтоор 95-аас дээш октантай бензин 210 мянга. За 90 цав бомтоор 95-аас дээш октантай бензин 80 мянга. За бус нь бол бүгд тэг байх жишээ. Нэг их мэтлэнгийн ингээд татварыг нь бол засгийн газраас тогтоодог ийм зүйл байж байгаа. За дараад нь суудлын автомашин байж байгаа. Суудлын автомашины хувьд бол үйлдвэрлэснээс хойших хэдэн жил болж байгаа машин. Тэгээд дээр нь цилиндрийн багтаамж нь хэд юм бэ гэдгээс нь хамааруулаад тогтоодог. Тэгээ манад бол нөгөө 10-аас дээш жил болцсон үйлдвэрлэснээс хойш машины хувьд бол маш өндөр татвартай. Жишээлх юм бол 4500-аас дээш мотортой. Тэгээд 10-аас дээш жил болцсон машины онцгой албан татвар бол 65 сая төгрөг. 66 сая төгрөг. Гэтэл яг ийм 4500 мотортой шинэ машины хувьд бол 14 сая төгрөг байх жишээ нэ. Бас л одоо яаж яана хуучин машин оруулж ирэхийг бас дэмжихгүй л байна гэсэн санаа байна шүү дээ, тийм ээ. За сүүлд нь бол нөгөө чихэр агуулсан бүтээгдэхүүн энэ шинэ одоо зохицуулалт 27 оны 1 сарын 1-ээс хэрэгжинэ. За ингээд 1 литр тутамд нь 100 мл-ээс дээш чихэр агуулж байгаа бүтээгдэхүүнд онцгой албан татвар ногдуулахаар. За бас энийг нөгөө хэрэглээг хязгаарлахын тулд шат дараатаагаар 27 онд бол жишээлбэл 500 төгрөгийн татвар ногдуулах, 28 онд 525 төгрөгийн татвар ногдуулах, 29 онд бол одоо жишээлхэд 550 төгрөгийн татвар ногдуулах ч гэдэг юм уу. Ер нь бол нөгөө чихэрлэг бүтээгдэхүүн чинь бас хүний эрүүл мэндэд тааламжгүй байгаа даа тийм. Зарим улсад бол давсанд ногдуулдаг бас тийм тогтолцоо байдаг юм байлээ. Давс ихтэй бүтээгдэхүүнд бас ногдуулдаг. Өөрөөр хэлбэл эдгээр чинь тодорхой төвшөнд байж байгаа юм бол хүний ашигтай хэтэрхээрээ ашиггүй болчдаг. Тэгвэл энэ дээр нь одоо татвар ногдуулах байдлаар зохицуулдаг ийм зохицуулт байх шиг байна. Тэгээ онцгой албан татврын хувьд бол нэг ийм одоо 6 төрлийн бүтээгдэхүүн дээр борлуулалтын үн дээр нэмж ногдуулах замаар ингэж авдаг татвар болж таарч байна. За харин дараагийнх нь нийслэлийн албан татвар гэж байгаа. Тэгээ нийслэлийн албан татврын хувьд бол яг одоогоор бол Улаанбаатар хотод зөвхөн авагдаж байгаа. За одоо манай нийслэл хотод. Тэгээ нийслэл хот буюу Улаанбаатар хотод авагдаж байгаа. Тэгэхээр зэрэг энэ нийслэлтийн албан татвар маань одоо нөгөө хот толгойн эрх зүйн байдлын тухай хууль гэж шинээр хууль батлагдсантай холбоотойгоор 26 оны 6 сарын 1-ээс эхлээд хотын албан татвар болж өөрчлөгдөх юм. Инхээр энд бол яг хөр зэрэг нийслэл тэгээд улсын зэрэглэлтэй хот, орон нутгийн зэрэглэлтэй хот гэсэн ийм 3 ангиллалтаагаар энэ татварууд нь ногдно. Тэгээд энэ ангиллуудын хувьд аваад үзэх юм бол улсын зэрэглэлтэй хот гэдэг нь бол 100-аас дээш хүн ам 100 мянгаас дээш хүн амтай байна. За орон нутгийн зэрэглэлтэй хот гэх нь бол 30 мянгаас дээш хүн амтай хот байна. За нийслэл гэж бол зөвхөн Улаанбаатарыг хэлнэ. За тосхон гэх юм бол одоо 2 мянгаас дээш хүн амтай байх юм бол тосхон гэж нэрлэнэ ч гэдэг юм уу. Ингээд өөрчлөгдөн. Инхээр зэрэг бол яг тэр улсын болон одоо орон нутгийн зэрэглэлтэй хотуудаас бас энэ татвар авагдахаар хуулийн зохицуулалт орсон байгаа. За яг одоогийн хүчин төгөлдөр байгаа одоо хуулийн хувьд бол нийслэл хотын албан татвар гэж нэртэй байж байна. Хотын албан татвар 26 оноос болох нь шүү дээ. Тийм байна. Одоо 90 оноос гэсэн үг. Нийслэл хотын албан татвар гэдэг нэрээрээ бол 2 төрлийн бараа, за 6 төрлийн үйлчилгээнд нийслэл хотын албан татвар ногдож байгаа. За тэр 2 төрлийн бараанд нь юу байна вэхээр зэрэг бүх төрлийн согтууруулахында бүх төрлийн тамхи. Одоо ингээд нийслэл хотод одоо арилжаалагдж байгаа, одоо худалдаж авж байгаа арх тамхи худалдаж авж байгаа хэрэглэгч болгон бол яаж яана нийслэл хотын албан татвар 2% тэр худалдан борлуулж байгаа үн дээр нэмж төлж байгаа гэсэн үг. За дээр нь бол одоо тэр үйлчилгээнд нь зочид буучлалын үйлчилгээ байж гин, амралтын газрын үйлчилгээ байж гин, рестораны үйлчилгээ, бар үйлчилгээ, тэгээд дээр нь автомашины одоо угаалга, засварын үйлчилгээнүүдэд албан татвар ногдуулдаг. Тэгээд энэ нийслэл хотын албан татвар маань бол улсын хурлаас тогтоосон хязгаар нь бол тэгээс 2% хооронд. За одоогийн одоо хүчин төгөлдөр хуулиар бол нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал тогтоох ёстой. За тэгээ нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын хувьд бол за сүүлд одоо 2023 оны 12 сарын 5-нд бол одоо нийслэл хотын албан татварыг тогтоохдоо бүгдийг нөгөө дээд хязгаараар нь буюу 2%-аар
тогтоочихсон За. байж байгаа. Тэгэхээр зэрэг энэ татвар маань бол яаж яана саяын хэлсэн одоо 2 төрлийн бараа 6 төрлийн үйлчилгээний хувьд бол борлуулалтын үнэн дээр нь шууд автоматар 2% нэмж одоо бид нар энэ хүү барааг худалдаж авсан үйлчлэгийг үзүүлсэн үедээ төлдөг гэсэн үг. Яг нь нийслэлтийн албан татварууд бид ингээд баримтаа харахаар ер нь бол нийслэлтийн албан татвар хэдэн төгрөг ногдсон гэдэг нь заавал харагдчих ёстой байдаг. Оо за. Тэгэхээр зэрэг одоо арх тамхи тэгээд энэ бар ресторанаар үйлчлүүлсэн тохиолдолд үнийн дүн нөгөө биел дээр та нийслэлтийн албан татвар хэдэн төгрөг төлсөн шүү гэдэг нь Анзаарч харж харах юм байна гэсэн үг тийм ээ. тий? 1 хувь байж байгаа сүүлд ингээ 2 болоод нэмэгдсэн. 1 хувь байж байгаа нэмэгдсэн энэ татвар байж байгаа. За танд маш их баярлалаа. Баярлалаа. Дараагийн хэсэгт нь ямар мэдээлэл байгаа давчхан хэлээ. Дараагийн хэсэгт нь бол одоо төлбөр хураамжуудын талаар танилцуулахаар төлөвлөсөн байгаа. За маш их баярлалаа. За студид маань татвар ерхий газрын олон нийтэд харилцах төвийн татварын улсын байцаагч Батсонгол ирж та бүхэндээ мэдээлэл хүргэлээ. Тантай дараагийн хэсгээр ирээд уулзъя. Баярлалаа. Баярлалаа.